Нутгийн зөвлөл маань өнгөрсөн хавраас эхлээд бас төвийн бүсийн одоо хэмжээнд үйл ажиллагаагаа явуулна. Ер нь манай энэ дархны нутгийн зөвлөлүүд, малчин сум, за энэ бүх 19 сумдуудын нутгийн зөвлөлүүд үйл ажиллагаанд дандаа манай Сэлэнг, Төв аймгийн нарын хэсгийн сумдууд бүгд ирж энэ золголтын үйл ажиллагаа, шинэ жилийн үйл ажиллагаа, спортын арга хэмжээнд ингэж оролцож их хүрэлцэн ирдэг. Манай дархан хот маань яг энэ Сэлэнг, Төв аймгийн яг төвд нь байдаг энэ төвийн бүс учраас нутгийн зөвлөл маань төвийн бүсийн усын нутгийн зөвлөл болж ингэж хүрээгээ өргөтгөж үйл ажиллагаагаар нэр болон гэрчлэгээ тамгаа шинжилж ингэж авсан. За энэ хүрээнд Төв болон Сэлэнг аймгийн сумдуудад байж байгаа усчуудынхаа бас тодорхой хэмжээнд хүрээ үүсгэж төлөөлөл тавьж ингэж одоо хүрээгээ өргөтгөж ажиллаж байгаа. За тэгэхээр бидний 100 жилийн ойтой холбоотой мэдээллийг бас энэ одоо хүрээндээ бас хүргэж нутгийнхаа зам болонд мэдээ хүргэж за хамгийн үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр зохион байгуулалтын ажил хийнэ гэдгийг бас дахин хэлье. За ингээд манай энэ дээр 19 сумын нутгийн зөвлөл дээр бас манай за энэ Сэлэнг аймгийн баруун бүсийн бараг 5 сумыг хариуцж явдаг юм да. Манай сайхан сумын буюу хөтөл сумынхан маань бас зорж ирсэн байгаа. Манай хөтлийн сайхан сумынхныг бас отлоороод өгдөг. Ширээн дээр бас зорж ирсэн байгаа. За ингээд энэ баруун 5 сум энэ хариуцдаг шүү дээ. Манай сайхан сум байна тийм ээ. За манай Увс аймгийн нутгийн бас залуучуудын байгууллагын залуучууд бас нэг ширээнд хүрэлцэн ирсэн байгаа. Манай босоотлоо байна. За ингээд манай бас залуучууд бас хүрэлцэн ирсэн байгаа.